Сайн байцгаана уу? Та бүхэнд өдрийн мэнд төргий. Монгол бичгийн ээлжид хичээл 3 дугаар хичээл маань эхлэхэд бэлэн болж байна. За өнөөдрийн хичээлээр гагийн төрлийн үсэг хэрхэн яаж үтдэг, урт ихшгийг таних, за мөн ихэнхлэн үсгийг батгах үзье. За га толгойд үсэг, г үсэг маань хэрхэн яаж бүтдэг вэ гэж. За г үсэг эхэнд дунд адагт тийм ээ дармал болон бичмлээрээ за мөн эр үгэнд яаж тохиолдох вэ? Эм үгэнд хэрхэн яаж бичигдэх вэ гэдэг нь эндээс харагдаж байна. За эр үгийн эхэнд ордог г давхар тусалтай. За г нумнаас бүтэж байна. За дунд ордог эр үгийн г, дунд ордог эм үгийн г, адагт ордог хоёр хэлбэр нь ингэж харагдаж байна. За га үсэг. За эндээс харахад га гоо дээр давхар тусалтай орж ирж байгаа. За мөн г гөө гүү дээр туслахгүй бичдэг. За энд мөн бичсэн бичвэл одоо хичээнгүй үчгийг хараад дэвтэр дээрээ үсгнүүдээ хичээнгүй сайхан бичээрэй. За үе болон үг, холбоо үг хэрхэн яаж бүтэж байна? Мөн энэ үеүүдийг, энэ эдгээр үгсүүдийг, холбоо үгсүүдийг дэвтэр дээрээ сайхан хичээнгүй бичнэ. За эхний хэсэгт байгаа үеүүдийг, үгүүдийг бүгдээрээ уншъя. За ган, гам, гал, гав, гар, гас, гад гэх мэтлэн үе ингэж үүсэж байна. За тэгвэл г дээр хэрхэн яаж үеуд үүсэхийг харъя. Гэн, гэм, гэл, гэв, гэр, гэс, гэд гэх мэтчлэн үеуд үүссэн байна. За алаг, гар, гол, туг, бог, борог, суу гэсэн үгсүүд утсан байна. Илэг, гэр, хөл, түг, бүг, за бүрэг, сөх гэсэн үгнүүд инхүү бүтсэн байна. Тэгэхээр үгийн эхэнд болон дунд адагт хэрхэн яаж тохиолж байгаараа. За холбоогуудаа уншъя. Гарын үсэг, нүүрийн арьс, будгийн үнэр, бог мал, буд гариг, бусдын гэр, багийн дарга гэх мэтчлэн холбоогнууд үүсжээ. За энэ хоёр хэсэгт байгаа бүх үеүүдээ, үгсүүдээ, холбоо үгсүүдээ дэвтэр дээрээ бичмэл хэлбэрээрээ бичээд үгнүүдээ нүтлэн тогтоогоорой. За адагт ордог эр үгийн г-гийн адагт ордог хэлбэрийг анхаараарай. За энийг бичмэл рүү хэрхэн яаж бичих вэ? Дараагийн хуудаснаас та бүхэн тайлбарлая. За дээрх үгсүүдийг мөн тийм ээ шулуун С шугамнаас урагшаа А хэсэг рүү хэрхэн яаж ямар хэмжээнд бичих вэ? Б тал руу хэрхэн ямар хэмжээнд бичих вэ гэдгийг хичээнгүй бичгийн дүрм журмаараа эдгээр үгсүүдийг дэвтэр дээр харуулчихна. За эндээс санамж үсгнүүдээ хэрхэн яаж бичих вэ гэдгийг. За гагийн үсгийн зартаг гэдэс шүдний шугамд бичнэ. Уртлын зартаг нь гэдэс шүдний шугамд тэгэхээр А тал руу тэгж гарч ирэх нь байна. Энийг хэлж юм тийм ээ. За гагийн туслыг шилбэн үсэг ба шилбэт үсгийн хооронд чинь. За адагт ордог эр үгийн г хэлбэрийг энэ хэсгийг шүдгүй бичнэ. Хэрвээ шүд бичих юм бол дармал хэлбэр болчихно. Тэгэхээр адагт ордог энэ га болон г-г эхнийхэн шүдтэй дараагийн хэсгийг шүдгүй бичнэ гэдгийг хараарай. За нумыг налуулж шүд бичихгүй. Нумыг налуулаад шүд бичихгүй шууд цацлах хэлбэртэйгээр ийхүү адагт ордог г үсгээ бичих юм байна. За холбоо үгнүүд харагдаж байна. Дармал хэлбэрээр, бичмэл хэлбэрээр. Тэгэхээр энэ г үсэг адагт ордог г-г хүүхдүүд гэлгүй том хүмүүс андуурчдаг. Тэгэхээр энэ адагт ордог тийм энэ баг гэдэг үгийг иймэрхүү одоо бичмэл хэлбэрээр чинь. За холбоо үгнүүдээ уншъя. Домог үлгэр, галиг үсэг, араг савар, сүрэг мал, бугын нүд, голын ус, галын дөл, гэр орон, багийн дарга, багс будаг, өвс ургамал. За өвс гэдэг үгийг эбэсүү гэж жишээ нь ургуу мал, эмгэн өвгөн, эв нэгдэлүүдийг нэгэдүүл гэжсэн байна. Сагсан бөмбөг, сагсун бөмбөг гэж жишээ. За мөн дэвтэр дээрээ бичиж аваад өгнүүдэд цээжил тогтоогоорой.
За галгийг монгол бичигт буулгаж бичье. За баг өгч чинь. За баг болоод ирвэл үгийн адагт ордог гагийн хэлбэрээр өгч чинь. Даг адагт ордог гаг ийм хөлбрээр суган нуг туслал тавь нуг ийм хэлбэрээр. За бэлэг бэлгээ хоёрын ялгаа гаргая. Эхнийх нь бэлэг дурсгалын бэлэг гэдэг учраас бэлэг гэж чинь, дараагийнх нь бэлэг тэмдгийн бэлэг учраас бэлгээ гэж бичнэ. Тэгэ элэг. За элэгэ шин суг. За энэ хөлбрээр бөө гэх мэтчлэн иймэрхүү бичмэл хэлбэрээр дэвтэр дээрээ бичээрэй. За албаа үгсийг мөн кирилл галгаас монголч руу бичье. За өвгөн эмгэн. Эмгэн. Үгийн дунд орох хэлбэрийг гарч ирж байна. За галиг үсэг. Галиг үсэг, гарын бэлэг. Хариалгын ялгалаар холбож орж ирж байна. Адагт ордог эм үгийн гээ. Гарын бэлэг. За сонин мэдээ. За дараа нь сураг сонсов. За сонсов гэдгийг сонус ба гэж чинь. Өгүүлбэр учраас төгсгөч. За дун сураг. Сүрэг гэж чинь. Дараагийн холбоог голын ус. За гол гэдэг үг кириллээр бичигт нэг одоо байдаг бол монгол бичигт давхар одоо бичдэг. Баг наадам. Наага дум гэж хэлбэрээр чинь. За олон баг. Олон баг. За ийм хэлбэрээр бичих техник дэвтэр дээр бүгдээрээ хичээнгүү сайхан бичээрэй. За цэгийн оронд тохирох үеийг тийм ээ аль тохирохыг нь хүчжээрэй гэж. За энэ доор нь бичээд өгсөн байгаа. За сургадаг. Нэгдүгээр үед мэдээж их шиг байгаа юм чинь цаашаа эр үг бүтэх учраас гаа үеийг залах гэнэ сургадаг арга маг.
За энд эмгэн гэж үг бүтнэ. Нэгдүл гэж үг бүтгэх нь өвгөн, долоон гэдэг үг бүтнэ. Ногоон, болгоно, ороон, за өөр гэх мэт ингээд үгсүүд бүтэж байна. За доор харагдаж байгаа шинэ үгсүүдийг бүгдээрээ дэвтэр дээрээ бичиж аваад галхитай нь хамт бичиж аваад монгол ширээ хичээд кириллээр нь бас бичиж үгнүүдээ бүгдийг цээжилж тогтоогоорой. За урт гიშгийг монгол бичигт болон кирилл бичигт хэрхэн яаж тэмдэглэдэг вэ? За кирилл бичигт урт гიშиг үндсэн 7 богино шиг маань уртаар дуудагдаж урт гიშгийг бүтээдэг. Тэгвэл монгол бичигт урт гიშгийг 4 янзаар 4 хэлбэрээр бичиж тэмдэглэдэг. За дан гიშгээр, за 2 адил гიშгээр, 2 өөр гიშгээр тэмдэглэдэг. Мөн гიშиг гүйвлэгч гიშиг гэсэн нийлэмжээр урт гიშгийг тэмдэглэдэг. Тэгэхээр энэ тохиолдолд хамгийн олон тохиолддог хэлбэр бол энэ гიშиг гүйвлэгч гიშгийн нийлэмж юм аа. За 4 хэлбэрээр эрхэн яаж үгнүүд бичигддэг байх нэ гэдгийг эндээс харъя. За дан гიშгээр урт гიშиг хэрхэн яаж бүтдэг вэ? За 4 жишээ үг харъя. За эхний үг аав гэдэг үг бичсэн байна. За кирилл бичигт үгийн нэгдүгээр эхэнд урт гიშиг маань тохиолдож байна. Тэгвэл галиглахад абу гэдэг нөгөө урт гიშиг маань богноор бичигддэг байна. Тэгэхээр энэ хэлбэрийг дан гიშгээр тэмдэглэдэг урт гიშгийн нэг жишээ хэлбэр гэж хэлээд байгаа. За уурах гэдэг үгийг мөн богино гიშгээр тэмдэглэсэн байна. Сүү гэдэг урт гიშгтэй үгийг богино гიშгээр бичсэн байна. Үүр цайх, үүр хаяарахын үрийг үр гэж бичдэг байна. Тэгэхээр энэ хэлбэрийг дан гიშгээр урт гишгийг тэмдэглэсэн эхний хэлбэр байна. За хоёрдугаарт нь 2 адил гишгээр урт гишгийг тэмдэглэдэг. За жишээ 3 жишээг уншия. Ааруул, ноос, бүрг гэсэн 3 жишээн дээр харъя. За кирилл бичигт үгийн төгсгөлд урт гишиг байна. Тэгвэл мөн төгсгөлд ижил гишгээр уу гишгийг 2 давхар ууг уугаар бичсэн байна. За ноос гэдэг үг нэр мөн ижил гишгээр бүрг гэдгийг мөн ижил гишгээр тэмдэглэсэн байна. Тэгвэл энэ хэлбэр маань урт гишгийг тэмдэглэх 2 дахь хэлбэр нэ. За 3 дахь хэлбэр нь 2 өөр гишгээр тэмдэглэж түрүүн тайлбарласан. За жишээ өгнөдөө уншаарай. Шуудан, түүх, туула гэдэг 3 жишээн дээр авч ярилцъя. За урт гишгийг и уу гэдэг 2 өөр гишгээр тэмдэглэж бичсэн байна. Үүх, түүхийн түүх, ногоо түүх, жимс түүхийн түүхээ өөрөөрчдөг. Энэ бол нэр үг түүх судар, түүх одоо зохиолын түүхийг тэвүүхэ гэж бичдэг. Тэгэхээр уу гэсэн 2 өөр гишгээр тэмдэглэж байна. За туулайг уу гэсэн мөн 2 өөр гишгээр тэмдэглэж байна. Тэгвэл энэ хэлбэрийг урт гишгийг тэмдэглэх 3 дахь хэлбэр нөх нь. За 4 дахь хэлбэр буюу хамгийн түгээмэл хамгийн их тохиолддог гишиг гүйвлэгч гишиг гэсэн энэ нийлэмжээр мөн урт гишгийг тэмдэглэдэг. За аадар гэдэг үгийг кириллээр үгийн нэгдүгээр үедээ урт гишиг маань тэгвэл агаа гэж энд орж ирээд гишиг гүйвлэгч гишгийн нийлбэрээр инхүү бичиж байна. За бараан гэдэг үгийг бараагаан буюу гишиг гүйвлэгч гишгээр, за оосор гэдэг үгийг огуу сур буюу гишиг гүйвлэгч гишиг гэсэн урт гишгийг ингэж тэмдэглэж байна. Тэгэхээр энэ 4 хэлбэрээр монголчууд урт гишгийг тэмдэглэдэг байна. За үндсэн 7 урт гишиг дээр 7 урт гишгийг хэрхэн яаж тэмдэглэх вэ гэдэг энэ жишээ гарч ирж байна. За энд байгаа жишээнүүдийг ийшээ хөрвүүлээд бүгдийг бичсэн байгаа. За аадар, бараан, будаа, улаан. Тэгвэл урт гишиг маань эдгээр үгсүүдэд гишиг гүйвлэгч гишиг гэсэн хэлбэрээр бичигдэжээ. За урт гишиг дээр эдэм, мэдээ, дээд, эмээл гэж мөн гишиг гүйвлэгч гишгийн нийлэмжээр бичигдсэн урт гишиг этэй жишээнүүд байна. За урт гишгийг оосор, хоол, бороо, тоо гэдэг үгнэр мөн га гэсэн хэлбэрээр бичигдсэн байна. За дээр урт гишигтэй жишээн дээр цөөрөм, өөр, гөрөөс, өрөө гэсэн жишээ үгсүүд явсан байна. Урт гишиг дээр урт гишгийг монголчууд угуу, агуу, игуу гэсэн хэлбэрээр бичигддэг байна. За уулаа гэж энд үйл үг орж ирсэн байна. Уул нурууны уул, сургууль, нуу гэдэг үгийг үгсүүдийн жишээ авсан байна. За урт гишгийг үгүү, игүү гэж энэ хэлбэрээр мөн бичдэг байна. Тэгээд үүс, үүл, дэлгүүр,
шүүс гэдэг дөрвөн жишээн дээр авсан байна. За одоо эндээс бүгдээрээ хараад тэр жишээ өгнүүдийг уншаад хувилбар тус бүр тохирох үгсийг нь оноож бичээрэй гэсэн байна. За аль үг нь дан ихшгээр тэмдэглэсэн үг байна. Аль үг нь ижил ихшгээр болон өөр ихшгээр ихшиг гэвлэгч ихшгийн нийлэмжээр бичсэн байна гэдгийг бүгдээрээ ялгаж бичээ. За үгсүүдээ уншина. Өнөөдөр гэдэг үг байна. За тэгвэл өнөөдөр гэдэг үг урт ихшигтэй үг. Тэгвэл богино ихшгээр өнөөдөр гэж энд биччихээ. Тэгэхээр богино ихшгээр тэмдэглэсэн юм чинь энд гарч ирэх нь жишээ. Өнөөдөр. За бүдүүн гэдэг үг бүдүүгүн урт татлаар бичсэн учраас энд бичигдэх ихшиг гэвлэгчийн ихшиг гэсэн нийлэмжээр бичигдсэн үг байна. За дараагийн жишээ ноос дөрөв жишээ гарсан. Тэгэхээр ижил ихшгээр тэмдэглэсэн үг байна. Тэгэхээр энд бичигдэх юм байна. За дараагийн үг дааг гэдэг үг нэр үг гэж үзье. Тэгэхээр богноор тэмдэглэсэн үг байна. Даг гэж үзсэн байна. Дааг гэдэг үгийг. За буур ижил ихшгээр байна. Буур гэж бичигдсэн байна. За уруул гэдэг үг ихшиг гэвлэгч ихшгээр бичигдсэн жишээ байна. За дараагийн үг ууган ижил ихшгээр ууган. Хууль. За энд хоёр өөр хууль гэдэг үг хаули гэж бичсэн байна. За богино ихшгээр үг байна. Бир янтагийн бирийг бир гэж ütсэн байна. Эрүү хоёр өөр ихшгээр байна. За ингээд. За дэлгүүр гэдэг үг дэлгээгүүр ихшиг гэвлэгчийн ихшгээр. За илүү ийшээ хуваарлагдаж бичих юм байна. За яма гэдэг үг. За энд бичье. Га гэж бичиж байна. За мөөг гэдэг үгийг богино ихшгээр тэмдэглэжээ. За энэ маягаар урт ихшигтэй үгсүүдээ дөрвөн хэлбэртэй хуваарлаад бичээд урт ихшгийг одоо аль хэлбэрээр бичигдсэн үг вэ гэдгийг ингэж тогтоох нэ. За гэрэл галгаас монгол бичигт буулгасан хэлбэрийг харъя. За энэ дээр тохиолдож байгаа дөрмийг мөн харна. За ямар жишээ өгүүлбэрүүд байна вэ? Аав, уурга, авав, болормаа, ямааны эдэм, эдэн. За болд, дааг, сургав, норов, ламын сургаал, номлол, сонсдог. Эрдэм сурна гэдэг нь өндөр уулын оргилд авирсны адил. Манай дүү дээд сургуульд сурдаг гэдэг жишээ өгнүүдийг үдсэн одоо үсгний хүрээнд төвөр өгүүлбэр болгож бичсэн байна. За энэ дээр ямар дүрм гарч ирж байгаа гэхээр цагт нарын дагаврын өнгөрсөн цагийн утгаа илэрхийлсэн сан дөрвөн зэргийн нөхцөлийг гаргасан байна. За эр үгэнд сан гэж залгана, эм үгэнд сэн гэдэг нөхцөлийг залгана. За бодсон гэдэг үйл эр үг учраас эр үгийн гээтэй хэлбэрийг, хэлсэн гэдэг үг эм үг учраас эм үгийн гээтэй хэлбэрийг залгаж бичиж байна. За дараагийн бидний баттгах үсэг маань их инхлэг үсгний тухай гарч ирж байна. Их инхлэг үсэг. За ингээ үсэг буюу гэрэл дуудлагада энэр эн гэж дуудаж уншина. За үгийн дунд хэлбэр болон адагт гэсэн хоёр хэлбэрээр тохиолддог. За гэвлэгчийн өмнө орсон. За эм үгэнд гэвлэгчийн өмнө орсон тохиолдолд эн болон гэ гэдэг ингээ үсэг гэж тайлбарсан байна. За гэвлэгчийн өмнө орсон мөн эм үгийн адагт ордог хэлбэр. Тэгээ нийлүүлээд ерөөдөө их инхлэг үсгийг энээр дуудаг. Галгийг гэ үсгийг уншихгүйгээр ардаа гişггүй энээр их инхлэг үсгийг дуудаж уншина.
За мөн зөвлөмжийн дагуу их эхлэг үг үгийн дунд адагт за Монгол гэдэг үгэнд үгийн дунд тохиолдож байна. Ан үгийн төгсгөлд, анги үгийн дунд, булан үгийн төгсгөлд, домб үгийн дунд, сан, дүн гэдэг хоёр үгэн дээр үгийн адагт их эхлэг үсэг тохиолдож байна. За Кирилл бичигт г үсгийн өмнө орсон энэ үсгийг монгол бичигт ингээгээр бичдэг. За тэгвэл кирилл бичигт энэ үсэг маань ингээ үсэг тус тусдаа ин г гэж бичигддэг бол харин монгол бичигт ингээгийн араас г давхар ордог. За монгол ганг га инг гэр мөнг гү гэж бичигддэг. За үгийн дунд болон адагт орсон хэлбэрийн жишээнүүдийг харъя. За энд багш нь өгнүүдийг хөрвүүлээд өгсөн байна. За энх мөнх, өнг мөнгө, ингний сүү, сэлэнг мөрөн, луувангийн ундаа, ангийн булан, мянган сарна. Тэгэхээр үгийн дунд их эхлэг үсэг үгийн адагт хэрхэн яаж тэмдэглэж байгааг баттгаж дүгнээрэй. За энэ дөрвөн үгсийг бүгдээр ажиглая. За игнэв, дүгнэв, гагнан, дагнан гэдэг үгийг монгол бичигт хэрхэн яаж бичиж чинь үгийн дунд орсон хэлбэрийг өнгөөр ялгаж өгсөн байна. За мөн галилахад энэ маягаар ингэж галгилж бичих нэ. За бүгдээр өнөөдрийн гэрийн даалгавартаа үтсэн бүх үсгнүүдээ эхэнд дунд адагт ордог хэлбэрээр за жишээ үгнүүдээ сайн тогтоож өгүүлбэрүүдэд дэвтэр дээр хичээнгүй сайхан бичиж мөн цээжлэх шинэ үгнүүдэд тогтоогоод кирилл галгаас өгсөн бичил өгүүлбэрийг монгол бичигт хөрвүүлжчихэд үтсэн бүх хичээлээ батгадад сайн үзэж судлаарай.